ерөнхийдөө бидний биологийн цагаар унтж байгаа чанартай нойрыг оройн 22 цагаас шөнийн 2 цагийн хооронд унтах юм бол илүү сайхан тарих амарч байна гэж одоо тарих судлаач нар маань хэлээд байгаа. Тэгэхээр яг тэр дундаа ялангуяа орон орны газар зүүн байрлалууд за өдөр шөнийн цагийн бүсчлийн байрлалууд гэдэг энэ болгонтойгоо зохицоод манай ялангуяа Азиудад бол оройн 22 цагаас шөнийн 2 цаг нь яг чанартай унтах хэрэгтэй байна. Да дээрээс нь юг мэдчих хэвээр гэхээр тогтмол цагт унтаад тогтмол цагт сэрж явах хэрэгтэй. Маргааш амархаас үл хамааран би 9 цагт юм уу орондоо ортог л байх юм бол дандаа л өдөр болгон тийм байхыг хичээх хэрэгтэй. За хүн магадгүй ихэнхдээ бас өөрөөс үл шалтгаалсан буюу мэрэгжлийн онцлогтой холбоотой байж болно тийм үү? Нөгөө нэг ээлжээр гардаг гэдэг юм уу? Тэгэх юм бол энэ ээлжигээ жоохон зохицуулаад дасан зохицсон маягтай болох хэрэгтэй. За үүнээс гадна яг гэхээр бидний хувьд бол унтахын тулд одоо юм тогтмол цагийг барихын тулд магадгүй шөнө ажиллах юм үүрээрээ хийдэг ч юм уу. Ихэнх хүмүүс маань за ялангуяа оюутнууд одоо яаш өгж байгаа те. За дээрэс нь магадгүй гадаадд сурж байгаа оюутнууд бол ихэнх цагаа шөнө сууж хийх гэдэг. Мөн бас нөгөө ажлын ачаалттай холбоотой шөнө суудаг ажлууд байдаг учраас тэрийг оройн 22 цагаас шөнийн 2 цагт унтчаад магадгүй үүрээр нь 4 5 гэж сэрээд ажиллаа их юм бол илүү бүтээмжтэй байх болно гэсэн тарих дээрээс нь амарч байна.